Янзаг гэж туслан байна, сансар туслан байна, ундраа туслан байна. Энэ туслангууд бүгд л одоо нэг 165-аас 624 сая төгрөгийн өгөртэй. 2021 оны 7 сарын 7-нд яг ковидын үед ингээд газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод татвар их болох тусам хүүхдийн нэг амралтын бичгээр үнэн дээр ингээд нэмэгдчихийдэг. Тэгэхээр дахиад эцэг эхийн нуруунд дээр очино. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаараа төрийн болон хувийн хэвшлийн 61 цуслан бүртгэлтэй байгаагаас 40 гаруй тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн цуслангийн тоо жилээс жилд буурч, зарим цуслан хаалгаан барихад хүрч байгаа нь цуслангийн газраас татвар авдаг болсонтой холбоотой гин. Тодорхойлбол газрын төлбөрийн тухай хуульд 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр хувийн хэвшлийн цуслангуудаас жил бүр газрын татвар авдаг болох зохицуулалт оруулснаар нийслэл орчимд үйл ажиллагаа явуулдаг 8 том цуслангийн 5 нь хаалгаан барихад хүрээд байгаажээ. За 1997 оны одоо батлагдсан газрын төлбөрийн хууль бол хэрэгжиж явж исэн. За ингээд 2006 онд болохоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх хүүхдийн цуслангуудыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэдэг гэсэн ийм хууль үйлчилж исэн. За энэ хууль бас хүүхдийн цуслангуудыг урт хугацаанд оршин тогтноох доктортой үйл ажиллагаа явуулахад бас аягүй чухал хувь нэмэр төрөөс үзүүлж исэн дэмжлэг гэж үзэж исэн. Гэтэл 2021 оны 7 сарын 7-нд яг ковидын үед ингээд газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод ингээд өмчийн хэлбэр харгалзахгүй гэсэн үгийг наваад зөвхөн төрийн болон орон нутгийн өмчт цуслангуудыг ингээд төлбөрөөс чөлөөлнө гэсэн ийм хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалаад хүүхдийн цуслангууд ялангуяа нийслэлд орсон ногоон бүсийн цуслангууд бол маш өндөр хэмжээтэй газрын төлбөр төлөхөөр болж байгаа. Энэ ингээд цуслангуудын үйл ажиллагаанд маш их өндөрлөлт учруулж цаашд бид нэр хүүхдийн цуслангийн үйл ажиллагаа биш өөр чиглэлээр ингээд үйл ажиллагаа явуулах уу гэсэн ийм л асуудалтай тулгараад байгаа л да. За нийслэлийг тойрсон ногоон бүсийн цуслангууд 8 том цуслан байсан. Гэтэл эндээс бол нэг 3 орчим л үлдэж үйл ажиллагаагаа явуулж штэ. Тэгэхээр хүүхдийн цуслан бас нэг талаасаа хариуцлагатай эрсдэлтэй ийм ажил байдаг. Тэгэхээр ингээд төрөөс дэмжлэг байхгүй ингээд бүх хүмүүс өөрсдийнхөө ингээд зүтгээд яваад тахт бас мэдээж хүндрэлтэй учраас цуслангууд бол бага жилээс жилд ингээд багасаад байгаа. За манайхтай бол ганц манай цуслан биш энэ ингээд янзаг гэж цуслан байна, сансар цуслан байна, ундраа цуслан байна. Энэ цуслангууд бүгд л нэг 165-аас 624 сая төгрөгийн өгөртэй ингээд бүгдээр ингээд данс нь хаагдсан иймэрхүү байдалтай л байгаа. Бид нар чинь хүүхдийн цуслангууд 20 онд ерөөсөө хагас ажиллаад ковид болоод тэгээд 21 онд бүтэн ажиллаагүй. Тэгээд бид нар 22 оны 100 мэдээж 2 жил ажиллаагүй бас бэлтгэл ажил ингээд хаягдсан ийм байдлаасаа ингээд ягаал засвар үйлчлэгээ хийгээл цуслангаа 22 онд явуулаад тэгээд 22 оны баг 4-р улиралтаа дансанд байсан мөнгө нэг л өдөр ингээд татагтаад алга болсон. Тэгээ юу болов яав гэдгсэн чинь танах ингээд газрын төлбөрийн маш өндөр юм төлбөр ирсэн байна. 260 сая төгрөгийн төлбөрийн тавчраас бид нар дансыг чинь хаагаад ингээд дансанд ч байсан мөнгийг авсан гэдгийгсэн. Гэтэл биднэрт болохоор газрын албатай хийсэн гэрээ нь болохоор ямар ч газрын төлбөрийн татваргүй гэсэн гэрээтэйгээ ингээд суужсэн биднэрт газрын албанаас ямар ч мэдээлэл өгөөгүй тий. Тэр үтгэл татварын албаныхаа ч хэлээгүй тий. Ингэж байгаа л тэгэл гинт 22 оноос эхэлж мэдээл. За ингээд 22 онд мэдэнгүүтээ бид нэр Монголын үндсэн цуслангийн холбоогоор дамжуулаад ингээд бүхэл газар тэгээ хүсэлт дэмжлэг ингээд бүхэл бичиг явуулсан. За энэ бүх ингээд юунууд бичиг баримтууд ингээд нэг л зэгтэр буцаал ингээд хүрээд ирдэг. Энэ юу гэхээр хууль нь юм байна. Тэгэхээр хуулиндаа өөрчлөлт оруулж ижил та нарын энэ асуудлыг шийдэх юм байна гэдэг. Тэгэхээр газрын төлбөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга гэдэг хот барилга байгуулалтын яам байх үедээ өргөн барьсан байдаг. Тэгэхээр энэ хуулийн 9-1-т нь газрын төлбөрөөс ийм хүмүүсийг чөлөөлнө гэдэг энэ заалт байдаг те. Тэгээд бидний хүсэж байгаа юм бол энэ 9-1-т бид нарыг өмчийн хэлбэр харгалзахгүй хүүхдийн цусланг те газрын төлбөрөөс чөлөөлөөч гэдэг. Яагаад энэ гэхээр бид нар бол хүүхдийг хөгжих, төлөвшөх энд бол хувь нэмрээ оруулж яадаг боловсролын байгууллагын салшгүй нэг хэсэг гэсэн үг. Хүүхд бол сургуульд танхимаар боловсрал эзэмшээд мэдлэг аваад ингэдэг бол хүүхдийн цуслан бол тэр сурсан мэдлэгийг нь яг байгальд нь яг орчинд нь ингэж лаборатори гэж баг хийж болохоор ийм боломжтой газар байхгүй. Манайх чинь нэг жилдээ 162 сая төгрөг төлгээд гэж байгаа. Тэгэхээр ой бүс тэгээд 2 дахин нэмэгдүүлсэн маш өндөрөнтэй 6 дугаар бүс гэж юу яасан бэлээ. Тогтоосон бэлээ. Тэгээд 162 сая одоо бол нэг 124 сая төгрөгийн газрын төлбөрийн өртөө явж байгаа.
За бид нэр өнгөрсөн жил бас боломжоор жоохон ч гэсэн төлөх юмсан гээд дасандаа нэг 20 сая төгрөг үлдээсэн байж байгаа. Тэрийг газрын албараа бас шилжүүлсэн байгаа. Хүүхдийн цэцлэнгийн үйл ажиллагаа чинь ерөөсөө ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтын хугацаа 6 сарын 10-наас 8 сарын 20 гэсэн энэ хооронд л ингээд явагдчихэдэг. Нэг 2 сар хагасын хугацаанд л явагддаг. Тэгэхээр нөгөө нэг орлого олох тэр хугацаа нь ингээд хязгаарлагдмал ийм хэмжээний одоо татвар төлөх боломж үнэхээр байдаггүй. Хүүхдийн одоо ингээд татвар их болох тусам хүүхдийн нөгөө нэг амрах эрхийн бичгээр үн дээр ингээд нэмэгдчихийдэг. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө эцэг эхийн нуруунд дээр очино. Тэр одоо мэдээж хүн болгол татварын дарамт гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэрэн дээр очиод дахиад хүүхдийн эрхийн бичгийн үнэ их болонгууд хүүхэд амрах хүүхдийн тоон багасаад нөгөө хүүхдийн тэгш оролцоо тэгш амрах энэр гэдэг тий хүүхдийн эрхийн хуулиар одоо хүүхд олгон тэгш байх хэрэгтэй гэсэн энэ бол хууль бол хэрэгжихгүй л хүрч байгаа. Үнэхээр ингээд одоо газрын төлбөр ийм өндөр байх юм бол бид нар одоо хүүхдийн цэцлэнгийн үйл ажиллагаа эрхэлж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр хүүхдтэй үлдэхгүй бид нар өөр чиглэлээр мэдээж тэр татварыг яаж төлөх үү гээл тий. Бас л одоо нэг арга ухаан ботглох л та. Гэхдээ хүүхдийн бол хүүхдэд нь л үлдэх ёстой л гэж бодож байна. Үнэхээр тэр гоё байгальтай тэр тийм хэмжээний одоо тий цэцлэнг бол дахиад байгуулна гэхэд бол хэцүү. Одоо болтол найрамдал 2 гэдэг цэцлэнг байгуулна гэж яриад хэдэн жил болж байгаа үедээ тий. Юмыг нураах амархан бүтээж босгоход бол хэцүү байдаг. Тэгээд бидний энэ одоо цэцлэн гэхэд 23 жилийнхэн одоо хөдөлмөрийг зарцсан болохоор зараад ингээд цэцлэндээ дурлаад тий гэсэн болохоор хүүхдийнхээ цэцлэн одоо хിവэрэ байгаасаа хүүхдүүдэд үлдээсэй л гэсэн хүсэлтэй байна.